сонсох бас унших. Хязгааргүй орон зайд тэмүүл. Эмбүг мэдрэмжээр аялъя. Сайн байцгаана уу? Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн үүсгэн байгуулагдсны 45 жилийн ойн босгон дээр бид их түүхийн жимээр эрдэмтдээ хамтдаа аялж байна. Энэ удаад эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор профессор Тогтууны Эрдэнэ хишиг нэвтрүүлэгт маань оролцож байна. Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. Танд ч энэ өдрийн мэндийг хүргэе. Маш их баярлалаа. Хоёулаа энэ удаад монголчуудын анхны төр улсыг байгуулсан Хүннү нарын талаар ярилцах болно. Хүннү нарын цэргийн түүхийн талаар ярилцахаас өмнө хоёулаа Хүннү гэж чухам ямар улс орон хүннүчүүд гэж хэн байсан тухай яруу сонирхолтой байхаа гэж бодож байна. Бид бол одоо Монгол цэргийн түүхийг судалдаг манай цэрэг түүх судлалын төв бол тэгээд одоо үе үеэр ингэж ирнэ бол төвчт маань хувийн авч судалгаа байгаа. Миний хариуцсан бол Монголын эртний төр тусууд үеийн хариуцлагыг судалдаг голсон судалгаа байдаг. Энэ дотор хүнүүхээ түүхийг бол хүнүүхээ төр зэргийн түүхийг илүү төлхөө судалдаг. Энэ нь бол монголчууд нэг эртнээс бол өөрийн бие даасны тусгаар үндэстэн байсан. Тэгээд хүн төрөлхтний түүхэнд одоо эртний хятад, Меср, Ром, Грек бүр аль ч улсаас дутхаагүйгээр тийм их үнэтэй том хувь нэмэр олсон юм ард том гэж өөртөө хэлэх бүрэн үндэстэй бид. Хүнүүгийн түүхийг одоо судлахад одоо хүнүүгийн түүхтэй холбоотой мэдээ баримтууд хятадын эртний сурвалжуудад ер нь хвчлэн бичигдсэн байдаг. Сүүлийн үед бас манай археологийн судлаа маш эртэмтэй хөгжиж байгаа. Ингээд сурвалжийн үедээ археологийн олдвор хоёртой ингээд харьцуулаад ингээд жишээ судахад бол хүнүүгийн түүхийг одоо сүүлийн үед нэлээд бүрэн зургаар гаргаж ирэх боломж өнөөдөр бүрдээд байгаа. Тэгээд хятадын эртний сурвалжуудаас одоо хэд хэдэн сурвалжид хүнүүгийн талаарх тэр бүлэг хүнүүгийн талаар бол бүлэгтэн бүлэг ингээд зориулаад бичсэн байгаа байхгүй. Тэр сурвалжууд нь одоо тухайлаад дурдах юм бол нөгөө хүн болгоны мэд одоо Симацян гэдэг хятадын түүхч хэлдэг. Тэр хүний бичсэн шижи буюу түүхэн тэмдэглэл. Бангуугийн хан шу буюу хан усын бичиг. Фаньягийн хажуу хан усын бичиг. Мөн Фансионлын нарын бичсэн зохиосон Жин усын түүх гэдэг энэ зохиолуудад бол хүнүүгийн тухай тийм бүтэн бүлэг зориулагдаад бичсэн байх юм аа. Эдгээрээс бол бид нар одоо хүнүүхээ усаа гарлаас ахуулаад тийм яригдах гэдэг цэргийн төр төрийн зохион байгуулалт байлд харгад тахтын талаар хүртэл бас мэдээ баримтад дурдсан байдаг сурвалжуудад. Тэгээд энэ хятадын эртний сурвалжуудын мэдээнд толгуурлаад бас гадна дотны эрдэмтэд маш их хүнүүгийн талаар судалгаа хийдэг. Усаа гарлын талаар бас их маш олон хүмүүс судлаачдын сонирхлыг татдаг гэдэг утгаараа сүүлийн 200 гаруй жилийн талын судалгааг бол судлаачд их төлхөө бас хийдэг судлаачдын тоо олшроод байгаа. Өрөнд орны хүнүү судлалд бол хүнүү нарыг хвчлэн одоо төрөг ухсаатай ард түмнээс гарал нэгтэй тэдэнтэй холбож үзэх гэж үздэг юм тохиолдол сүүлүүд маш их төвөмөл байгаад байгаа. Тэр хандлага маш их байгаа. Гэвч бол манай түүхчид, манай улсын одоо түүхч, археологчид, манай эдэмтэн судлаачдын олон жилийн нүүр их шалгуур хөдөлмөрийн судалгааны үр дүнд өнөөдөр хүнүү нар бол монголчуудын өвдөөцсөн муу юм аа гэдэг бол хөдөлгөөн ингээд тогтоочихсон ерөөсөө баримтаараа. За тэр ганц хоёр жишээ дурдах юм бол одоо шинэ ухааны гавьяат манай доктор Түмэн багш байна. Түмэн багш нь бас хүнүүгийн гарал үүслийн талаар маш олон жилийн судалгаа хийсэн ийм хүн байгаа. Түмэн багш маань одоо өөрийнхөө зохиол бүтээлдээ хүнүүгийн тэр антропологи хэв шинж нь бол орон нутгийн ялгаа ер нь ажиглагддаг бөгөөд тэр хүнүүгийн олдвруудаас ингээд аваад үзэхэд хүнүү нар нь Умард Азийн Монгол төрхтний хэв шинж ингээд бүрэн агуулсан ийм үндэстэн байсан байна. Ийм усаатан байсан байна гэдэг Түмэн багш маань тодорхойлоод гаргачихсан ийм дүгнэлтэнд хүрчихсэн. Мөн тэрээр харьцуулсан судалгаа хийсэн. Энэ харьцуулсан судалгаандаа ч гэсэндээ бол Түмэн багш одоо толгуурлаад орчин үеийн монголчуудын антропологи хэв шинж бүр хүнүүг үед бүрэлдэжсэн байсан. Тэгээд өнөөгийн манай монголчуудын гол цөм нь бол хүнүү нар бол бүрдүүлж байсан гэдгийг бол бас ингээд судалгаа шинжилгээр батлаад нотолчихсон байгаа. За бас нэг жишээ хэлэхэд бол 1990-ад онд манай археологчид бол эгийн голын сав газраар ингээд судалгаа хийсэн. Энэ археологийн судалгаагаар олдсон тэр антропологийн хэрэглэгдэх хүн тэдний тэр дээжд одоо ингээд толгуурлаад мөн өнөөгийн цагийн монголчуудыг эртний хүнүү нарыг ингээд харьцуулсан судалгаа гений хувьд ингээд манай генетикч эдэмтэд бүр ингээд юм судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар бол өнөөгийн монголчууд бол хүнүү нарын бүр шууд ухсааны удам ухсаа мөн байна гэдгийг бодсон ингээд бүр бас ингээд давхар ингээд батлаад тогтооцсон. Үүнээс гадна зөндөө олон судлаачдын судалгаа байгаа. Тэр нэг дурдж бас амжихгүй байна. Одоо түүнээс гадна 13 дугаар зууны үеийн монголчууд эхний үеийн монголчууд өөрсдөө бол хүнүүгээс гаралтай гэдгийг мэдчихсэн байгаа байхгүй. Тэгээд жишээлбэл Чингис хаан бол 1219 онд Чанчин бөмбөг бичсэн цагталтаа
Игэн санвал манай шаниун усад мянган он 100 жил дэс тохиосон гэдэг ийм цахаанд ийм өгүүлбэр бичсэн багчээтэй. Тэгэхээр Чингис хаан гэсэн өөрийгөө бол тэр үеийн монголчуудын мөн хүнүүгийн удам ухсаа бид нар муу юм аа. Энэ шани бол манай шаниун усад гэж бичсэн байгаа ш. Тэгэхээр энэ бол бас бидэнтэй холбоотой бидний удам ухсаа муу мэш гэдэг бас илэрхийлж хэлээд энэ цахаандаа илэрхийлж хэлээд өнөөдөр бол энэ үгний үнцэл бол маш их үнцэнтэй хэвээр үнцэнтэй байна тийм ээ. Мөн 1934 онд одоо манай түүхч амар ерөнхийдөөс амраг ба тэр хүмүүс одоо бас өөрийнхөө судалгаанд хүнүүнэр бол монголчуудын өвөг дээдс өөрөдөн бол яалч юм уу энэ бол ерөөсө сэжиггүй хэрэг юм аа гэдэг ингээ бас ингээ тогтолцсон байгаа. Сонсох бас унших. Хязгааргүй мөрөн зайд тэмүүл эм бүг мэдрэмжээр аялъя. Ингээ үзэхээр одоо энэ цөөхөн хэдхэн жишээ сагтлаа одоо хүнүүнэр бол монголчууд бол хүнүүнэр бол монголчуудын эртний үг гэдэг нь бол ерөөс ингээд яалчгүй тогтогдсон асуудал юм аа. Сүүлийн эдэнчлүүдэд жишээлх юм уу Эдэр ханга доктороос ахуулаад хүннүү нарын булш бунхан, эдлэл хэрэглэл, хот байгуулалт гэл ингээл олон зүйлсийн талаар нь зэрэгцээд хүнүүгийн түүхийг бас судалж байна шүү дээ. Та өмнө нь хэллээ хүнүүчүүдийн төр зэргийн зохион байгуулалтын талаар дурдаад өнгөрсөн. Одоо энэ талаар илүү дэлгэрүүлж ярил. Хүнүүн дан нь бол түүхэндээ их монголчууд ер нь монголчууд түүхэндээ их хоёр үед их тод томрон таваад гарч ирсэн байдаг. Үнний эхнийх нь үе нь бол хүннүү. Хүннүү нар ингэж хүннүү нарын түүхийг бол одоо 2000 гаруй жилийн тэртээ бол хөрс байгуулсан гэж ер нь аль биесийн хүн бичсээр ирсэн шүү дээ. Гэвч бол хүнүүг судалдаг гадна дотны эрдэмтэд бас үгүй юм аа хүннүү төр улсыг бас хамаагүй санхүү эрт бол байгуулж байжээ гэж одоо ингэ зохиолчлолд бичээд байна. Үүнээс одоо ганц жишээ дурдах Өвөр Монголын түүхч Масан гэдэг хүн монголчуудын бүрэн үсний түүх гэдэг ийм зохиол бүтээлд хоригсон. Эндээ бол 6 бат бүтээлдээ хүннүү нарын бүр анхны монголчуудын анхны байгуулсан төр улсын бүр Хиан гэдэг улс байсан. Энэ болохоор зэрэг бүр нийтийн тоолон 2033-аас 1562-ны хооронд 471 жил орчим тогтносон байна. Үүний дараа Бидгүүд гэдэг улсыг байгуулад энэ улс нь 2000 нийтийн тооллын өмнөх 1562-аас 1600 оны хооронд бас 500 орчим шахам жил ингээд бас ийм улсыг байгуулж байсан байна гэдэг ингээд бичсэн байгаа. Тэгээд энэ Хиан улс нь бол тэр үед тухайн үед бас хүчрэг зэрэг зэвсэгтэй байсан учраас хөрс зэрэглэх хаттуутай тасралтгүй болоод тулдаж байртаа тулаан хийж байсан байна гэдэг энэ хүн бас өөрийнхөө тэр бүр эртний хятадын сурвалж тэгээ эртний судалгааныхаа тэр үр дүнд одоо ингээд энэ түүхч ингээд натаад харилцсан байгаамаа. Аль биесийн түүхэнд бичгээ төрний хэснэр бол 2000 гаруй жилийн тэртээ бол хүнүүнээр хүчрэг нэгдсэн улсыг байгуулсан. Тэр улсыг байгуулж нэгдсэн хүчрэг улс байгуулснаар хүнүү бол цаашдаа ерөөс эргэлт босдгүй хүчрэгч замдаа орсон гэж хэлж болно. Хүнүүгийн энэ хүчрэг улсыг байгуулсан хүн бол хүнүүгийн модон шаниу гэдэг хүн бүхэн мэдж байгаа. Модон шаниу төрийн эрхийг авсныхаа дараа гадна дотныхоо бүх аюулыг ингэж арилгаж байх болгосныхаа дараа бол гадагш дотогш бол өөрт нь одоо гаднаас аюул учруулаад тэр улс аймагуд руу давталж өөрийнхөө аюулгүй байдлыг хангасан. Тэгээд ингэж хангасныхаа дараа бол тэр хүн одоо төр усынхаа төр зэргийн зохион байгуулалтыг хийсэн. Өөрөө бараг гардаг хийсэн гэж болно. Яг төрөөчийн уламжлалтай толгуурсан байгаа мэдээж олон жилийн түүх уламжлалтай учраас тэгээд тэн дээр бол уламжлалтай толгуурлаад модон шаниу өөрийнхөө улсыг үйлчлэлийг захирахад одоо их хүм хэлбэрээр тэгээд усынхаа нутаг дэвсгэр засаг зохион байгуулалт хийхдээ усаа ингээд 3 хуваалцсан. Зүүн баруун төвийн 3 хэсэгт хуваагаад энийг бас 3 жигүүрт хуваасан гэж хэлж болно. 3 хэсэгт хуваагаад тэгээд тэр хэсгийн гол хэсгийг бол төв хэсгийг өөрөө захирдаг байсан модон шаниу. Хүнүүнээр бол тэр төр зэргийн зохион байгуулалтнаас сонд ардын тогтолцоонд суурилсан төр зэргийн нэгдсэн нэгдмэл зохион байгуулалттай байсан. Тэгээд тэр ардын тогтолцооны талаар бас хэд өгүүлбэр хэлэхэд бол ардын тогтолцоо нь бол мэдээж түүхэн удаан хөгжлийн явцад бүрдэн тогтсон ийм тогтолцоо байгаа. Тэгээд энэ ардын тогтолцоо ёсоор бол одоо дээрээсээ доошоо захирах юм дэг ёстой. Тэгээд ардын тогтолцооны ёсоод одоо хүнүүгийн бүх удирдагч нь дээрээсээ доошоо бүгд нэг талаараа бас цэргийн удирдагч нөгөө талаараа иргэний захирдаг ийм удирдагч
ийм хоёр талын давхар үүрэг гүйс давхар хэрэгэн зэрэгтэй давхар үүрэг гүйсэжсэн гэж хэлж болно. Өнөөдөр бол төрийн болоод энэ цэргийн зохион байгуулалт тустай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед бол ингээд манайх юм нэгдмэл байсан тий. Тэгээ энэ артын тогтолцоосоор бол тэр хүний үгийн одоо тэр их бага удирдагч нар бүгдээрээ бол цэргээ одоо ингээд өөрхөө дайн байлдаан болох тохиолдолд бол яг өөрөө биеэ дагаад өөрөө их толгой мэдээд ингээд биеэ дайшлан цэргүүдээ ингээд дайшлан татах хэрэгтэй байсан. Тэгээд энэ дайшлан татсан цэргүүдийг бол өтөр төргөн дайны байлдааны бэлэн байдалд оролцох зохион байгуулж чаддаг. Тийм чадвартай хүмүүс тэр 100 10 мянгат гэдэг ингээд тэр хүмүүгийн дагнар цэргийн дагнар тийм дагнар байсан байгаа. Ингээд энэ мөн одоо тухайн үед одоо хоорондоо их хол оршиж байгаа нутаг гэдэг эсвэрт оршиж байгаа тэр нүүдэлчид дайн байлдаанд ирэхин дайн байлдааны цагт тэр дууцсан газар очихын тулд өөртөө мөн бэлдсэн хоол хүнсээ тэр зэр зэвсгээ аваад тэгээд дууцсан цагт өөрөө агт мортойгоо ингээд агт мороо хөтлөөд ингээд дууцсан цагт байлдааны талбар дээр ингээд зэрэг дууцсан газар ингээд шууд бэлэн хурж ирэх тийм бас ийм өндөр бэлтгэгдсэн байсан гэсэн үг. Ер нь тэр мэдээс цэрэг татах дээр мэдээ сэлдэг цуглах мэдээ сэлдэгч бас маш түрхэн шуурхай дамжуулж исэн болж тараад байгаа тэр үед. Тэгээд одоо бодвол мөрт нөгөө өртөөгөр тийм ээ морин өртөөгөр л одоо энэ мэдээ хурж исэн байж таарна. Тэгэхээр морин өртөө бол бүр хүнүг үеэс ингээд гаралтай. Тэр үед бол нэлээх өндөр түвшинд хөгжсөн байсан гэж хэлж болохоор байгаа. Ингээд бол хүнүүгийн одоо хамгийн төрийнхэн дээдхийг бол шаниу барьдаг. Тэгээд шаниу их мэдлэлд бол төр улс төр эдийн засаг гадаад харилцаа гэх мэт бүх хэмжил гартан төвлөрсөн байдаг байсан. Тэгээд шаниу бол мөн нөгөө талаараа мөн одоо цэргийн хамгийн дээд командлагч гэж хэлж болохоор юм давхар үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас одоо шаниу тэр цэргийн албан тушаалуудаа томилох, буулгах тий. Тэгээд тэднийг дайн байлдан дайчлан дуудах. Тэднийг бол бүр одоо хэрэгтэй тохиолдолд бол том алдаа гаргасан тохиолдолд тэднийг цааслах хүртэл хэрэгэлдэг байсан. Гэхдээ хүннүүгийн бүр улс орны хэмжээний холбоотой том асуудлыг шийдэхэд бол шаниу бас хуралдаагаар ноёд хайдтахаа хуралдаагаар бас шийддэг байсан. Энэ шаниуга бол хүннүүчд тэнгэрийн хүү, жинглийг гүтдэг буюу тэнгэрийн хүү гэдэг байсан. Энэ чимлэг гэдэг нь тэнгэр хүү гэдэг нь бол гүүтүү гэдэг нь хүү гэсэн утгатай. Тэгээд хүнүүгийн шаниу одоо урд хан ус руу загтал бичгтээ нар сараар ивэгт газар тэнгэрээс гарал тэнгэр газараас гаралтай нар сараар ивэгцэн хүнүүгийн шаниу гэж загтлынхаа ихийг эхэлж байгаа байхгүй тэр. Тэндээс ингээ харахад бол хүнүү нарч бас шаниуга манай шаниу бол тэнгэрээс гаралтай юм аа. Ийм мундаг гарал юутай учраас бид бас энэ хүндээ ингээд бүр ингэ захирагдах ёстой энэ хүнийгээ дор гэдэг юм бас үзэл тэр үеийн хүмүүс бас бүрэн дүүрэн шингэсэн байсан. Тэгээ шаниугаа бас хүндэлдэг тэрнийхээ үгийг ингэ дагдаг тийм байсан байгаа байхгүй. Тэгээд шаниу бол ийм олон ихтлээс гадна бол одоо байл дайм энгийн үед бол жирийн ард ирдэхээ тунд бол зүгээр ингэ ард ирдээс ялгархааргүй тийм их энгийн гоё амьдралтай дайм байлдааны цагуулаад гэхэд бол тийм мундаг цэргийн урд өдөртөгч жанжин болж хуурдаг гэсэн. Ер нь хүнүүгийн бүх жанжид 50 цагт мал суугаад ирдээ захаад дайн байлдаан болоход бүгд ингээд цэргүүдээ удирдаад ингээд дайт байлдах юм чадвартай байсан. Ийм одоо бүрэн эзэмсэн байсан, чадварыг бүр эзэмсэн байсан гэж хэлж болно. Тэгээ хүнүүгийн засаг захиргааны байгууламж тэгээд нөгөө юуныхын талаар тэр албан тушаалтын талаар бас л мөн түрүүнд дурдсан хүнүүгийн одоо сурвалж хүнүүгийн талаарх сурал мэдээг агуулсан ШЖ буюу түүх тэмдэглэх сурвалж бичигт тэр албан тушаалуудын талаар ингээд мэдээ бичсэн сурал оруулсан байдаг. Энд бол одоо хүнүүгийн баруун зүүн Түрцийн ван тэр нь одоо сүүцэгдэн хүнүүгээр сэтсэн гэсэн үг. Баруун зүүн сэтсэн ван, баруун зүүн гүлийн ван, баруун зүүн их жанжин гэх баруун зүүн их дүүэ гэх мэтчлэн ингээд бүх албан тушаалтыг дурдаад эдгээр нь бол хүнүүгийн 24 дарга юм аа гэж сурж бичсэн. Энэ 24 даргыг бол 24 төмтийн дарга 24 түн марч зэрэгтэй төмтийн дарга нар юм аа гэж ингэж бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр хүнүүд нийтдээ 24 төмтийн дарга байсан байгаа байхгүй. Энэ 24 төмтийн дарга нь өөрөөсөө доошоо тэр 1110 гэдэг бүх тэр дарга нарыг ингээд шатаална ингээд доошоо томдоо явцдаг тийм байсан байгаа. Мөн хүнүүгийн энэ
24 төмтийн дага нар өөрийн гэсэн бас нүүх хувь газартай шаниугаас олгож өгсөн. Тэр газартаа бол угсаа залгамжсан язгууртнууд сонгогддог. Эдгээр нэг хувь газартаа яг тухайн үедээ албан тушаалтын эрх мэдэлтэй үедээ эндээ хувь газар эзэмшиж амьдарч байгаад хэрвээ дараагийн хүн төмтийн дарга болоод мянгатын даргч болсон үед тэр өөрийнхөө эзэмшил хувь газар тэр хүндээ одоо бэлчүүлэн өгдөг. Нэгсэндээ хүнүүд бол газар улсын өмч байсан. Тэгээ хувь хүний өмч биш байсан гэсэн үг шүү дээ. Тэр бас хэцүү зохион байгуулалт байсан болов уу тийм ээ? Та Хүнүүгийн төр зэргийн зохион байгуулалтын талаар ярьлаа. За нэг тодруулж асуух зүйл байна. Мэдээж төвийн хэсгийг шаниу өөрөө захирдаг байсан гэдэг та хэлсэн тийм үү? За баруун талыг, зүүн талыг захирч байгаа албан тушаалтнуудын хувьд ямар нэгэн ялгамж бас залгамж чанар байна уу? Энэ бол байна. Одоо Хүнүүгийн тэр баруун зүүн вангаар те баруун зүүн жигүүрийн вангаар тэр доотлын бас тэрнээс доош халамжлалтуудаар Хүнүүгийн үр хүүхэд ах トゥ нар тамирддаг байсан байхгүй. Тэгээд тэр хамгийн чухал нь одоо хамгийн гол өндөр эрх мэдэлтэй хэрэгэн зэрэгт нь бол зүүн сэцэн ван. Тэр зүүн сэцэн вангаар бол Хүнүүгийн том хүү. Хүнөө өөрхө том хүүг өөрөө угсаа залгамжуулахын тулд зүүн сэцэн вангаар тамирддаг байсан. Энэ яг сүүлд бол энэ жоохон алдагдсан л та. Гэхдээ бол ерөнхийдөө хэсэг хугацаанд бол Хүнүү хүчрэг байхын бас нэг үнцэн ингээд энэ бүр ингээд тогтцсон тий. Одоо энд одоо ингээд эрх мэдэл булаацлахгүй шүү. Зүүн сэцэн вангаар зөвхөн миний том ууган хүү тамирддаг шүү. Гэт ингээд бас энэ тогтцсон нэг яс байсан бол Хүнүүд төр одоо ингээд төр устд нь одоо янз бүр өвмөн санан гарахгүй хагалт ботор гарахгүй явах тийм бас нэг гол үндэс болсон байна тийм. Тэр бас сүүлдээ харамсалтай алдагдсан л да түүхэн туршид тийм. Тэгэхээр энэ 2000 гаруй жилийн туршид гайхалтай төгөө бүтээж Монголын төдийгүй тэр улс ямар байх жишг маш том одоо их сурвалж болсон гэж үзэж болох Хүнүүгийн төр тулсыг байгуулсан, хүчирхэгжүүлсэн тэр түүхэн гарамгаа жинжин бол яхаа аргагүй модун. Модун гэж чухам хэм байв. Модун яагаад ингэж төлөв шүү? Түүнээс гадна модуны үзэл баримтлал юунд оршиж байсан бэ? сонсох бас унших. Хязгааргүй орон зайд тэмүүл эм бүг мэдрэмжээр аялъя. Модун шаны бол өөрийн эцэг төмөн шаниудад их хатнаас төрсэн хүүхэд байсан. Түүнээс баг хатнаас төрсэн бас хүү байсан байгаа байхгүй. Тэгээ модун шаниг бол одоо яалч ингээд хатуу түүхэн хатуу нөхцөл байдал донд ингээд амьдралын хэцүү хатуу хөтгөн нь бол энэ хүн ингэж чанга ингэж хүчрхэгжин гарч ирэх бас тэр суур үнцийг тавьж өгсөн гэж хэлж болно. Модун төмөн шаны бол өөрийнхөө заламжлалаар том хүүгээ томилох өөргөө орон томилох бол тийм юм ёс байгаа шүү дээ хүнүүд. Гэтэл бол төмөн шаны энэ ёсыг зөрчөөд баг хатныхаа үгэнд ороод өөрийнхөө баг хүүг Хүнүүгийн шаниугаар томилох гэдэг ингээд бүр нууц ингээд хуйлдаа хийцэн гэсэн. Ингээнд бол одоо модун шанийг зайлуулах хэрэгтэй болоо да. Тэнгүүр том хүүгээ их хатныхаа том хүүг болохоор одоо тэр өөртөө жоохон хагаралдаантай жоохон өөртөө ингээд өөртөө сайн өс сонцонтой байдаг тийм UHG ус руу бүр ингээд бацаад явуулчихж байгаа байхгүй. Тэгээд бацаад явуулсныхаа дараа модун шаниу гинт тэр ус руу ингээд довтолж байгаа. Энэ шалтгаан хэрвээ тэр ус руу ингээд хүүхдээ бацаад өгсөн мөртлөө довтлох юм бол тэр том хүүгийн хороох тийм магадлал өндөр шүү дээ. Ингэж тооцоолоод тэр UHG-г довтлох байхгүй. Гэвч бол UHG-г довтлох үед бол модун шаниу өөрийн одоо авхалт самбаагаараа тий өөрийнхөө эрэлхэг тэр Монгол ухаанаараа юм уу босож шалгардаг байсан хүмүүс учраас хүүхдээс учраас одоо тэр үед тэдний тэр арамх сайн хөлгийг одоо хулгаалаад тэгээд нутгийн зүг одоо цогтон гисэн байдаг. Ингээд модун шаниу цогтон гэхэд бол эцэгс төмөн шаниу бол яг чаргүй хүлэн зөвшөөрч байгаа байхгүй. Тэгээ хүлэн зөвшөөрөд ингээд цэргийн бас нэг хэсэг зэрэг хариуцуулаад цэргийн нэг юм дарга болгоод тавьчихж байгаа. Тэнгүүт модун шаниучны тэр өөрийнхөө хариуцсан цэргүүдийг маш хатуурч байгаа ингээд угаар цэргийн сургуулиас цэргийн дэглэмээр сурчдаг. Одоо өөрөх нь харсан зүг харваагүй хүмүүсийг одоо талгаагийн завчинч гэдэг юм уу те маш хатуу чанга ийм дэглэм сургаж агаад цэргийн сургуульд хийжсэн. Ингээ ан авд явах үедээ эцэг төмөн шаныхаа зүг харангуут нөгөө цэргүүд нь бас яг дагаж харгаад ингээ эцэг төмөн шаныгаа хороогоод тэгээд өөрөө эцэг төмөн шаныхаа оронд Хүнүүгийн шаниу орж суусан байдаг. Ингээд энэ
модон шаниуг өөрхөө гэртээ өөрхөө энэ эрхийг гартаа авсны дараа бол өөрийнхөө улс орныхоо дотоод аюулгүй байдлыг мэдээж хангахын тулд гадна талын аюулыг бас зайлуулахад тэр хүний бас гол зорилго байгаа шүү дээ. Тэгээд юунд хүнд бол өөрх нь хүмүүн нарыг бол хүмүүн нарт их дээрэнгүү ханддаг зүүн зүгийн дорн зүгийн хүнш болох дунхуу нар руу давталсан байдаг. Энэ зүгээр ч нэг давтлаагүй. Яг тэгвэл дунхуу нар бол эхлээд хүнүүгээс те одоо хатны гуйсан армаг хөлгийн гуйсан тэр болгонд бол модон шаны энэ хөлөг энэ хатан бол бүх бүтэн улс орны дэргэд тусгаарлах энэ юу юм бэ гэдэг тэр бүгдээ нөгөөд байсан. Гэтэл бол хамгийн сүүлд нь тэд давраад хүнөө дунхуу хоёрын хооронд оршин хэсэг зурс газар байсан. Тэр зурс газрыг бол дунхуу манаад өгөөч гэж гуйсан байдаг. Гэтэл бол хүнөөгийн модон шаны энд бол асар хилэгнэн уурлаад газар бол улсын үнцээ. Энэ бол яаж бусдад өгөх юм бэ? Улс оршин тогтнох үндэс чинь газар шүү дээ гэж ингэж хэлээд тэгээд их дээрэнгүү хандж байгаа дунхууруу давтлаад шууд тэднийг өөрхөө ихшээлд оруулсан байдаг байхгүй. Энэ дунхуу нарын тухай гэх юм бол дунхуу нар чинь бас хүмүүстээ давхар ургийн байгууламжаар холбогдсон яг бас Монгол ухсааны ийм ард түмэн байсан. Тэгээд дунхуу нарыг эзэлж авах гэдэг чинь бас тодорхой хэмжээгээр модон шаниугийн хүнүүгийн цэргийн хүч нь бас нэмэгдээд бэхжиж байгаа гэсэн үг. Тэгээд үүний дараа бол бас мөн нөгөө модон шаниугийн өөрийн барьцаанд байсан дээр UHG улс руу тий UHG-рүү давтлаад бас UHG бүр өөрхөн газар нутгаас нь хөөгд зайлуулсан байдаг хгүй. Тэгээд тэдний газар нутгийг өөрхөнд авсан гэсэн үг шүү дээ. Ингээд бас өөрхөн баруун зүгт орших улсуудыг нийтийн талын 203-аас 202 оны хооронд мөн баруун зүгт орших тэр хүний үе цүүшээ динлийн гээгүүн зэрэг усуудыг эзэлж авсан мөн одоо эцэг түмэн шанийн үед хятад алдсан ордос орчсын талын авсан тий энэ бүгдийн дараа бол одоо хамгийн том хүчтэй толгойд үлдчихэж штэ энэ бол энэ урд зүгт тусж байгаа хүчрэг хаан улс энэ нэгдсэн хаан улсын одоо байлдтай айтхын тулд мэдээж бол маш их бодлого стратеги төлөвлөгөө боловсруулж байсан байж таарна тийм ээ алсын. Тэгээд энэ завшаа энийг бол энэ бодлого үүсгэхэд бол одоо нийтийн талын өмнө 200 онд урагшаа ингээд хятадын хаан улстай улсын зэрэгтэй байлдахад урагшаа хөдөлсөн. Ингээд энэ байлдаа 200 онд бол хүнүүгийн зэргүүд төр Пинчин одоогийн Даатан хот орчим штэ. Пинчин хотын тэр Баядаан гэдэг уулын дэргэд одоо хаан улсын хаан одоо их цэрэг хааны арай гүйж ирээгүй. Арай тэрнээсээ жоохон тусдаа ингээд хэсэг бас зэргүүтээ явж явах үед нь хүнүү наа тэр хаан улсын эзэн хаан Любаныг эзлээд авсан байгаа байхгүй тэр бүслээд авчихсан. Ингээд хаан улсын хааныг бүр тэр Баядаан уулын тэнд бүтэн 7 хоног гэсэн ингээ хоол ундгүй те бүр гадна бүх хүчнээс нь таслаад ингээд эзлээд авангууд тэд нар бол бас тойлдсон шүү дээ тэдний зэргүүд. Тэгээд одоо хүнүүгийн хаан улсын тэр хаан бол ямар арга бодлого болсуулсан гэхээр хүнүүгийн хатан хаан буюу тэр үед бол янжиг юм хэлдэг байсан. Энэ янжир бол нууцаар хүн илгээж янжигтай ярилцах хэл тохиролцсон. Ингээд янжи бол одоо модонд одоо гэсэн модон шаниуг гэсэн байхгүй. Одоо энд бид нар энэ хаттыг энэ эзлэн аваад бид нар энд нь очиж суухгүй тийм ашигтай биш ээ. Ер нь бол ингээд бүсэлтэй зогсоогоод наад хүмүүсийг бүслээс гараа явуулчих яасан гэдэг бас нэг тийм нөхөртэй болсон илчээр хэлүүлсэн байхгүй. Тэгэхээр тийм тэр ч нөлөөлсөн. Тэгээд ч бас модон шаны бас өөрт нь өөр ингэсэн бодол байсан байж таарна тий. Тэгээд хаан улсын эзэн хаантай ам хилцээр хийгээд тэднийг бол бүсэлтээс ингээ гараа явуулсан. Тэгээд энэ хилцээрийг бол нийтийн тоолон 1998 онд хаан улс одоо хэрэгжүүлэхээр бодтоор хэрэгжүүлэхээр Люцин гэдэг төвшмөлөө хүнүүгийн зүг илгээсэн байгаа байхгүй. Ингээд энэ төвшмөл нь хурж ирээд за одоо ингээ хоёр улс юу яая инх хургийн гэрээ байгуулъя. Эндээ инхтэй бол бид одоо танарт одоо ингээд юу яая хатнаа өгье, гүнжээ өгье одоо танд хатан болгож гүнжээ өгье. Мөн тэгээд танарт одоо жил бүхэн маш их хэмжээнд бэлгэсэлт өгье гэж ингэж бас тохирсон. Энэ гүнжээ харин өгөхөд бол яг угсаа гаралтай тийм гүнжээг бол өгөөгүй. Яг бол одоо Любаны хатан өөрхөө гүнжийг ингээд охиныг одоо ухуулад нь штэ. Тэгэхэд бол эзэн хаанд бол маш гомдлож бүр уйлж хадаад яаж би охиноо тэр хол газар алс хязгаар тийм газар ингэж тийм зөвлөгөөд явуулах юм бэ? Тэгээд би бол өстой амьд байгаа чадаад тэрийг чадахгүй гэд одоо ингээд маш их уйлж гомдлж ингэсэн учраас ороод нь тийм ухсаа гаргалгүй
тийм жирийн айлын охиныг хүннүүд ингээд хатан болгоод өгч байгаа байхгүй. Тэгээд мөн энэ 198 оны гэрээ бол маш их чухал гэрээ. Энэ хүннүүгийн модон шаниугийн одоо байгуулсан маш том гавьяа гэж хэлж болно төгөл тэмдэглэдэг. Энэ гэрээгээр бол ерөөсө хоёр улсын хилийг цагаан аймагт тогтоочж байгаа. Тэгээд цагаан аймагаас урагшаа ус малгайт ус хоошоо ном сумтны ус захирьяа гэдэг ингээд энэ бол түүхэн ач холбогдолтой гэрээ гэж үзэж болохоор энэ төгөл тэмдэглэдэг юм. Тэгээд модон шаниун гол гавьяа бол энд орж ирсэн гэж бас хэлж болохоор үүнээс хойш ч мөн одоо модон шаниун баруун зүгт орших бүр 26 улсыг одоо Uusun, Улаан, Чиши гэх зэрэг одоо бүтэн 26 улсыг эзэлж аваад бас өөрийнхөө харьяалд оролцсон, эзэмшд оролцсон. Өөрийнхөө харьяанд авчихсан. Тэгэхээр энэ талаар бол хүн хаан улсын эзэн хаанд ингээд захидал бичгтэй. Бид бол одоо ном сумтны улс 26 улсыг эзэлж аваад ном сумтныг нэг гэр бүл нэгтгэлээ. Инхээр бол тэр хүмүүстэй бас нүүдэлчин тэр ном сумт ард түмэн бол манай харьяанд байх хэрэгтэй байна гэж үзэжсэн байгаа юм шүү дээ. Тэгээд тэр улсууд нь ч бас түүхэндээ ер нь цаашдаа хүннүүд их ээлтэй ханддаг байсан. Хүннүүнээр тэднийг харьяандаа авлаа гэд шууд ингэж хатуу тэглэмж уран тогтоож ингэж хатуу барьж ирсэн тийм байхгүй. Эдээс бол яг одоо хүн суулгаад тэднээс бол халах татвар авдаг. Тэгээд тэднээс бол зэрэг бас дайн байлдаа тэднээс зэрэг дайчлах тохиолдол байсан. За Хамстан бас хожуугаа сүүл үеигөө тэгээд энэ баруун зүгийн эзэмшил улсуудын бас хаан улсад алдчихсан ийм тохиолдол болсон байгаа. Хүннүүгийн цэрэг ямар хүчрхэг байсан тухай түүхэнд олонтаа тэмдэглэгддэг. Тэгвэл хүннүү цэрэгийн байлдах арга ухааны арга тактикийн талаар ярил. Сонсох бас унших. Хязгааргүй орон зайд тэмүүлэл. Эм бүг мэдрэмжээр аялъя. Энэ бүр тэр эртний эртний усуудын үед бол мэдээж хүчтэй хүчгүй гэдэг юм хууль үйлчилж байсан шүү дээ. Тэгэхэд бол ямар нэгэн төр ус орчин нутгад бол гарцаагүй хүчтэй зэрэг амьтаа хосоор ямар ч арга байхгүй. Тийм учраас бол нүүдэлчд бол 90 тонны тэр дайснуудын эсрэг тэмцэхэд бол хүчтэй зэрэг армийг байгуулчихсан. Тэгээд бүр маш мундаг ялтанд хүрч байсан ч бид мэдэн тийм ээ. Тэгээд энэ хүннүүгийн тухайд бол хүннүүгийн хүн ам нэг цөөхөн хан улсын хүн амын амтай харьцуулбал нэг можийнх нь хэмжээнд ч хүрэхэргүй тийм цөөн амтай хүн амтай мөртлөө яагаад ч хүн тэднийг ялаад тэгээд тэд нар бүр ингэж эртгэж усууд юмаа гэдэг юм гэрээ байгуулуулад амн гэрээ байгуулад ийм их хоргийн гэрээг байгуулж чадваа гэдэг бас их сонь тийм ээ. Энэ учир нь бол хүннүүгийн төр цэргийн зохион байгуулалтаас маань маш зөв омчтой байсан гэдгийг илтгэж байгаас гадна хүннүү цэргийн байлдах дайтах арга ухаанд байсан гэж хэлж болно. Хүннүү цэргүүд бол хүннүү цэргийн одоо гол зэвсэг нь ном сум. Байлдааны гол хэрэгсэл морь те хүннүү цэрэг бол одоо ном сум морьгүйгээр төвшөөлөх ямар ч арга байхгүй. Энэ хоёр байж ч одоо хүннүү цэрэг болвол тийм мундаг том ялтанд хүрсэн байж таарна шүү дээ. Тэгээ хүннүү цэргийн бас нэг гол байлдааны гол арга тактик гэх юм бол ерөөсө хүнүүт байсантай зууралтан байлдах их тийм хүсдэггүй. Алгаар алсын зайнаас ингээд холын зайнаас зай завсаргүйг харваад хүнчийн ингээд бас хүчийг сандуулаад тэгээд ер нь тэднийг ингэж нэлээх тарамдуулж ингэж гол хүчийг буцаахсныхаа дараа тэднэр бол дортлон ордог. Тийм тохиолдолд бол нэг ойрын тулаанд ордог ч юм уу те гадна тулаанд ордог тийм арга тактик голч нь хэрэгэлдэг байсан. Тэгээд энэ ч гэсэн одоо бүр хүнүүнээр тооныг тоог шүтгэж те хүний хүүхдээ тоог шүтгэж чанарыг эрхэмлж чанарыг шүтдэг байсан учраас цөөнөрөө олныг ялах ийм боломжийг бүтүүлж чадсан. Энэ бол хажуу 13 дугаар зууны үед ч бас ийм л байсан тийм ээ. Бас л хүүхдээ тоонд ш цөөнөр олныг ялах ийм бодлогыг баримталж байсан шүү дээ Чингис хаан. Тэний үзэн бас заламтлагч ч гэсэн тий. Тэгээд бол нүүдэлчд бол дайн тулаанд авахта тухайн газар орныхоо онцлог байлдааны цагийн байдал тэргийг бүр маш нарийн тооцож ингэж уян хатан дагдаг босуулдаг байсан. Хүнүү бол өөрөө дан гац хөнгөн моцрогоос бүрдсэн байсан шүү дээ. Энэ хөнгөн моцрог нь бол бас дайн байлдаанд ийм маневр хийх маш их тийм боломжийг олгодог байсан. Тэгээд ч хүнүү нарын энэ одоо энэ цэрэг бол хятадын цэргээс хамаагүй илүү юм а гэдгийг бүр хятадын нэг хаан улсын төшмөл одоо бүр ингэж сурж бичиж тэмдэглэд үлдээсэн байхгүй. Жишээлбэл одоо тэр төшмөл хэлэхдээ нэгдүгээрт нь хүнүүгийн
морин агт морид нь одоо уул давааг одоо ингээд даваад гол гарахыг ингээд ямар ч саадгүй гатлаад даваа явчихдаг. Энэ бол хятад морноос хүчтэй байна. Хоёрт нь хөнөө цэргүүд нь бол одоо бороо салхинд ерөөсөө ажиддаггүй те. Тэгээ мөн өсөд цанхыг бүр ингээд төвчд төвсөрлж чаддаг нь бас хятад цэргээс илүү байна. Тэгээд гуравт нь болохоор зэрэг энэ хөнөө морь цэрэг нь болохоор аюулт замыг ингээд туулах чадвар сайтай. Тэгээд ингээд дахиж явах дахиад дундаа харавдаг нь эдмиг айгуу сайн эзэмшсэн байна цэргийн. Энэ нь бол хятад цэргээс бас их илүү байна шүү гэдэг ингээд бүр сануулад ингээд хэлсэн байгаа байхгүй юу? Энэ ч бас цаашдаа тэр хаан улсын зүгээс хөнөө нарын эсрэг явуулахтай дайн байлдаа майлдаанд бас энэ чанарууд их авч тооцож тий жишээл одоо нийтийн талын 140 онд бас гачигсан үүдээ бол хөнөөгийн эсрэг маш олон жил дайн хийсэн шүү дээ. Хамслаа яг зорилгонтой өгч хөнөөг бол буулгаж авч чадаагүй. Гэхдээ яг одоо энэ жишгээр хөнөө нарын жишгээр бол тийм хүчрэх материал байгуулахын төлөө маш олон жил хятадууд ингэж хүн хүч эдийн засгийн байдлаа сайжруулж хүн хүчээ бэлдэж гаднаас бүр морь авч ингэж олон жилийн туршид ингэж бэлдсэн байгаа байхгүй. Энэ бол одоо энэ төвшөмдийг хилжсэн үгэлэнд биелээ болж штэ. Энэ морь нь ийм сайн bay шүү. Тэгээд бас нөгөө нийтийн тоглоом 308 онд нөгөө хүн болго мэдгч нөгөө Жав улсын үүлэн ам хөнөө нарын цэргийн адилаар өөрийнхөө цэр зэвсгэж шинжил хийжсэн штэ. Хөнөөгийн адилаар хувц өмсөд хөнөөгийн адилаар ном сум харуулж сурья гэж ингэж цэрэгтэй шинжил хийжсэн чинь хөнөө ус байгуулагдахаас одоо баруун дараа 100 гаруй жилийн өмнө байгаа байхгүй. Тэгэхээр хөнөө нарын 209 онд л ингээл төр улсыг нэгдсэн улс байгуулах хүчрхтсэн биш. Тэрээс өмнө бол хамаагүй хүчрэх цэрэгтэй байсан учраас хөрс зэрэгэлдээ улсаанууд үлгэр жишээ авч ирсэн байгаа нь шүү дээ тэднээс. Ингээд бол энэ модон шаны бол өөрийнхөө цэрэгт маш хатуу тийм чанга дэглэм тогтоож цэргийн хатуу сахилга хоттой болгосон. Энийг одоо ганц ширээс дуртахад нөгөө дунхуу руу дайн байлдаа ихийн өмнө цэрэг татлахаас хожим цогцын толгойг аавна гэдгийг авч ирсэн. Аавна гэдэг юм зар тараажсэн тий цэргүүдээ мөн түүнээс гадна нөгөө юу байгаа шүү дээ. Өөрөх нь нөгөө харваагүй зүгрөө харсан зүгрөө харавахгүй байгаа хүмүүсийнхээ толгойг тавьчихсан. Энээс харахад одоо ямар хатуу цэргийн хатуу чанга сахилга баттай байсан юм бэ гэдэг нь харж байгаа хгүй. Хөнөө нар одоо мөн одоо бас жилийн бараг л 4 удирлын туршил ингээд цэргийн сургалт хийдэг байсан гэж болно. Ан аавыг ч тэдний хийж байгаа ан бол нэгснээр цэргийн сургалт шүү дээ. Тэгээд энэ тухай бол сурвалжид намар одоо адуу мал тараалах үеэр хөнөө нар цуглаад ойг самнаж ан хийдэг гэж ингэж бичсэн байхгүй. Энэ бол одоо ид шууш одоо номдынхаа ид шуушийг нэг талаараа бэлдээд байгаа ч гэсэн нөгөө талаараа цэргийн том сургууль болж исэн. Тэгээд хөнөө нар яагаад тийм чадварлаг мундаг материал болоод байсан юм бэ гэдэг бол гинт ингээд бүр нас биеийн төгсөн хан цэрэг татаад ингээд бэлдээд байгаа хэрэг биш байхгүй. Энэ бол бүр багасаа ийм чадварыг эзэмшдэг байсан. Энэ за сурвалжид одоо нөгөө түүхэн тэмдэглэл бичснээр бол хөнөө хүүхэд бүр одоо дөнгөж ингээд хөл дорол хонь унд чадах боломжтой ингээд одоо ном сумаар бүр хулган зурмыг агнаад ингээд харваад тэгээд жоохон өсөд том болохоор бүр үнэг тулаа хагнж бүр хүсэндээ хэрэлдэг. Тэр ихтгэл одоо ном ингээд ном сум хэрэглэж чадах хүн болгон маш зэрэг болдог байсан гэдэг сурвалжууд бүр бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр хөнөө нар бол бүр багасаа бэлтгэдэг байсан байна шүү дээ. Бас нүүдэлчдийн амьдралын ахуйтай холбоотой тийм ээ энэ тий. Тэгээ хөнөөгийн байлт харгын талаар бас хятадын сурвалжууд бас баггүй өгүүлбэрүүд байдаг. Одоо эднээс бол ингээд ерөнхийд нь ингээд дурдаад явах юм бол одоо чухал цаг үед одоо уулгалан давтахын тулд хөнөө нар бол баг цэргийн сургууль хийдэг. Тэдний гол зэвсэг нь ном сумын хажуугаар одоо сэлэм жадаар зэвсгэлдэг гэж бичсэн. Мөн одоо дайн байлдаа амжилттай тоглохын амжилттай болж ивэл улам ингээд цаашаа давчдаг. Амжилтгүй бол ингээд ухраад явцдаг. Тэд бол ухрахыг ичгүүртэд үл тооцдог гэж ингэж бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр бол хятад цэргүүд бол ер нь ухрах гэдгийг бол тухайн үед бол тухайн дэлхийн дахны тэр улс оронд байсан цэргүүд ичгүүртэй гэж тооцох байх юм шүү дээ. Хөнөө нарыг бол тэгэхээр энэ ичгүүртэд тооцохгүй штэ гэж хэлээд шүү дээ тийм ээ. Тий. Тэгээд мөн одоо хөнөө нар одоо ингээд дайсан руу давтлах үедээ маш хүчтэй юм сүртэй дуу чимээ гаргаад олон жижиг хэсэгт хуваагдаад дайсны хуарн руу ингээд бүр тэдэг бүр сэхээ авч амжаагүй юу болоод ингээд бодож амжаадгүй өжтөл бүр дайны хуарныхны өмнө хурж ичсэн ингээд тулдаад ичдэг. Тэгээд тэгж тэгснээрээ бол одоо дайсны тэр цэргүүдийн дунд нь бол замраагүй байдал үүсгэж штэ. Тэгээд замраагүй байсал сангар дуулаад сандраагаар тэр таран дуулаад хүчин таран дуулж иж тэгээд бол байлдаад байсан байх нь шүү дээ. Мөн одоо тэдний хөдөлгөөн бүр нисэх мэт юм хурдан гэж суралцсан байхгүй. Тэгээ бүр одоо
Жишээлбэл тийм хурдан хөдөлгөөнтэй байсан учраас дайсан одоо ингээд төрний хилдгээр сэхэн авч амжиг багт ингээд хүчээр тулдаа тий. Тэгээд эхлээд одоо тэр дайсан цөхөд өгч очимогтой эхлээд ном сумаар ингээд зай завсаргүй харна. Тэгээд дөхөж очимогцоо бол одоо нөгөө жадаа шидээд тэгээд маш хурдаар ингээд бүр ойтож очоод гадна тулаанд авах үед ингээд сэлмээр элдээрээ дайсантай ингээд тулдаад хохирол учруулдаг ингэж тий ийм сурвалжийн мэдээ байна. сонсох бас унших. Хязгааргүй орон зайд тэмүүлэл эм бүг мэдрэмжээр аялъя. Нийтийн тоолон өмнөх 200 онд нөгөө модон шаний чинь хүмүүгийн хаан улсын хааныг эзэлж авсан асуудал шүү дээ. Энэ дээр болохоор модон шаны бол нөгөө 4 зүсмийн морийг 4 талд жагсаагаад 40 мянган морцэр гэж яддаг тухай тий. Тэгээд жагсаагаад тэр хүмүүгийн хаан улсын цэгтэй тулдаж буслан авсан. Энэ 4 зүсмийг ялгаж ингэж жагсааж байгаа бол бас тэдний өөрсдөө байлдааны журамтай холбоотой тий. Тэрээс гадна бас дайн байлдааны үед өөрсдөө бодолж самардахгүй байна шүү дээ өөртөө бас. Тэгээд аль зүсмийн мөртэй хүмүүс нь ямар хаанаас нь давтлах ямар тактик гэж бол яг тэр одоо жанжныхаа удирдлагаар одоо юу гэдэг халзан мортой хүмүүс тийм тэр зүгээс нь давтаж тэрний дараа тэр нэгсэн байлдааны аюул том тактик тий хүнүүгээс гадна одоо баруун зүгийн хязгаарын нэг улс 26 улсын нэг болох уус байгаа шүү дээ. Уус нь ч бас тухайн үед тэр дотроос хүчрэл улс байсан. Ингээд сүүлд бол хүнүү жоохон хүчтэй нүчгс үед бол уус нь жишээлбэл хан ус бас тэднийг бол гацаа хушхаанд оруулж байгаа байхгүй. Энэ үед уусны гүн маань бол одоо 2 хүүгээ хүнүү хан ус руу 2 зэрэг ингээд бацаанд оруулж байгаа байхгүй. Тэгэхээр ийм жишээ бол нилээдгүй байдаг. Тийм бол бас нэг талаараа тэр зүгээс дайсагнал үүсэхгүй байх бас нэг юм. Тийм дайсагнал үүсэхгүй байх одоо тэр дайсантай юм найртай байх гэдэг одоо гүнжээд авч जैन тийм ээ. Мөн одоо хүүхдээ бацаанд явуулж जैन энэ метод дипломат явсанд бол зөндөө ийм ёс бас байсан. Тэгээд одоо тэр төмөн шаниугийн тохиолдолд бол тухайн үед бол төмөн шаниу тэр дунх хүчрэг юу ээж бацаанд явуулж байгаа чинь бас л тэр хүчрэг юу ээжээс бас айн ширээтгэл байсан байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас цаадуулч бас бацаанд явуул гэж ингэж шаарддаг байсан учраас тэрийг далимдуулаад өөрөх нь хүч бол тэнтэй байлж хүрэхгүй учраас бас төмөнгөөс модон шаниугаас төмөн том үгсээс салахын тулд энийг бас далимдуулаад ийш нь явуулж байгаа тий. Далимдуулчлаа гэсэн үг бас хэлж болохоор байгаа байхгүй тий. Эрхэм доктор танд маш их баярлалаа. Бид Монголын түүхийн эртний жимээр аялж ялангуяа модны цэргийн арга тактикийг эргэн бодож саналаа. Тэгээ энэ бол энэ цаг үед эвийг эрхэмлэх сахилга ёс зүйтэй байх, нэгэн үзүүр сэтгэлээр нэгэн зүгт зэрэгцэн хөдлөх, альва зүйлийг бүтээх арга ухаанд манлайлагчийн одоо чивийг даах гэдэг юм уу их олон талаараа туршлага сургамж олохуц ийм зүйлсээ гэж одоо манай монгол цэргүүдэд ингэ өвлөдөж ирсэн арга ухаан гэж бодож байна. Таны хүннүүгийн их түүхийг судлах тэр эрдмийн үндэст нь улам их амжилтанд дэдэх хүсээр эргээд бас Монголын мархал түүхтэйгээр олон дахин уулзахын ерөөл тавь. Баярлалаа доктор. За танд баярлалаа. Та бүхэнд ч бас ажил үйлсэд өндөр амжилт хүсье.